Эрхэм үзэгчдээ VIP тодруулгын нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт залуу судлаа сангийн тэргуун дуугрын жаргал сайхан оролцож байна. Та бүхэн тавтай сууж манай нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. За ингээд танд энэ үдшийн мэндийг хүргье. За ингээд бидний урилгын хүлээн авч манай үзэгчдэд сонирхолтой ярилцлага хийж өгөхөөр ирсэн танд баярлалаа. Тэгээд одоо хувийн хэвшлийн одоо компаниуд нийгэм болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай одоо яг энэ хувийн хэвшил одоо 90-ад оноос яаж үүссэн тэндээс эхэлсэн дээр байх гэж бодож байна. Тийм. Ер нь манай олон иргэд санаж байгаа хэл та 90 онд бол манай нөгөө тогтолцоо маань тэр чигээр өөрчлөгдлөө шүү дээ. Хуучин төлөвшсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж байсан бол одоо зах зээлийн эдийн засаг гэдэг энэ тогтолцоо руу орсон тийм ээ. Тэрнтэй үүддээд бол одоо өмчлөлийн бүх хэлбэрийг бол манай улс бол одоо үндсэн хуулиараа баталгаажуулж үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн юм байгаа. Тэгэхээр манай үндсэн хуульд ч байдаг тийм ээ. Төрийн гол үндсэн үүргүүдийн нэг нь бол одоо бүх хэвшлийн одоо сонирхлыг хуулиар хамгаалж дэмжиж өгөх ийм үндсэн үүрэгтэй байдаг л да. Тэгэхээр ер нь бол зүгээр ингээд ажиглаад байхад бол 90-ад оны ихэнх үед бол манай улс одоо зах зээлийн эдийн засаг руу шилжих энэ шилжилтийн үед бол их олон хүн бол одоо яг энэ шилжилт бол тэр тухайн өрхийн тухайн хүний өдөр тутмын амьдралд ямар гүн гүнзгий өөрчлөлт авчрах вэ энэ талаар бол одоо бас их дутуу ойлголттой байсан юм шиг байгаа. Тэр хүмүүсийн нэг нь жишээлбэл одоо би өөрөө байна л да. Яг хоо одоо тэр хугацаанаас хойш бол одоо 20 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд бол бас тодорхой ажиглалтыг хийгээд тэрэн дээрээ дүгнэлт хийх ийм боломжтой болж юу гэж ингэж бодогдод байгаа. Тэр үед бол үнэхээр одоо энэ хувийн хэвшил нийгэм эдийн засагтайгаа яаж шүтэлцдгийг, яаж эндээс одоо нийгэм эдийн засаг бол хувийн энэ бизнесээс яаж өөр өгөөж энэ хүрдэг талаар бол ойлголт бол их нэгэн л биднээс одоо тэр тогтолцоогоо сонгоод авсан юм шиг байна. Мэдээж хэрэг одоо 90 он хүртэл тэгэл зөвхөн улсын үйлдвэрүүд байлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд 90 онд бол яг таны хэлснээр одоо тэр хувийн хэвшил гэдэг үг чинь бараг олон хүн сонсоогүй одоо хэлэхэрч бас ойлгодгүй юм л байсан баг л да. Тэгэхээр одоо мэдгүй. Ер нь та энэ хүмүүсийг яаж ихэлсэн энэ компаниуд одоо бол эрсдэл энтергээ янз бүрээр ярьдаг боллоо шүү дээ, тийм ээ. Бас нэг тодорхой жишээ дурдаж хэлвэл бас сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Яг үү. Ер нь бол 90 оны эхэнд бол нэг гайхалтай миний ойлгож байгаагаар бол хүмүүсд бол ер нь үндсэндээ гараа одоо тэгш гараанаас тэгш ихэлсэн болов гэж ингэж надад дотроо бодогдیں۔ Тэр дүгнэлтээ санал нийлэхгүй улсууд байхыг яас үгүйсэхгүй л дээ. Гэхдээ л одоо бүгдээрээ мэдлэгч нэгэн байлаа. Тэр үед бол одоо энэ хувийн хэвшлийн талаар чинь бол одоо үндсэндээ Америк киноноос тэгээд нэг одоо ганц хоёр одоо гар дамжуулан уншдаг байсан нэг тийм илтгэл ном моднос байлаа шүү дээ. Тэр үед одоо нэг Японы хэмбэлээ Хироно билүү нэг эрдэмтэн ирээд нэг юу хийгээл лекц хийгээл тэрэн дээр чинь одоо мөн орд сонсох юм олж мэдгсэн улсууд мөн ч их тэр үед байсан тэрнийг санаж байгаа. Тэгээ ер нь бол одоо баг манай ихэнх бизнесмэнүүд бол тухайн үедээ бол яг чарга байхгүй одоо нөгөө ганцхан 8 насл бол юугаа эхэлсэн шүү дээ тий. За тэгэл тэр эхэлж явах үед бол одоо энэ хувийн бизнес эрхлэхийн амттай болон зовлонтой талын одоо бүгдээр ингээд мэдэрч эхэлсэн болоо гэж ингэж бодож байна. Тэгээ хүн ч яг чарга байхгүй. Тэгэхээр одоо үндсэн хуулиндаа ингээд нэг сайхан хувийн хэвшлийг дэмжин, төрөмж дэмжин гэдэг ингээд хэдийгээр оруулсан ч гэсэн яг тэрний одоо юун дээрээ яаж дэмжих үү, юу нь болдгоо гэдгийг бол яг амьдрал дээрээ яг энэ яснахан дээрээ мэдэрч ижил одоо тэрний сул даваа талуудыг ойлгодог юм шиг байгаа. Тэр яг одоо ухаандаа бол одоо манай чинь нэг таргунд нэг зориулсан хөшөө байдаг шүү дээ. Тэр бол бас одоо тэрүүгээр таргуны арьс бол мөн ч олон хүмүүсийн амьдралыг залгуулах төдийгүй олон бизнесмэнүүдийн одоо амжилттай бизнесийн их үнцийг нь тавьж ирснийг одоо таач гэсэн бас санаж байгаа. Тэгээ олон хүн санаж байгаа тийм. Тэгэхээр та түрүү ижил гараанс ихэлсэн байх гэж хэллээ. Тэгэхээр ер нь бол цөмөрөл адилхан мэдлэг нэмгэн байсан тийм ээ, туршлага гэж ерөөсөө байхгүй. Гэхдээ эрх мэдэлд ойр байсан хүмүүс бол
яг юу ихэ мэдээд тийм ээ. Тэгэл одоо нэлээд төсөл хэрэгжүүлэх энэ төргээд ингээд цаашаа явцсан байх л да. Тэгэл тэрнээсээ салбарлал тэгээ явцсан байх гэж бодд юм л да. Тэгээд ер нь хувийн хөвшил нийгэмд одоо яг 90 онд бол юу гэж ярьж ирсэн гэхээр одоо төрийн үйлдвэрүүд бол маш ашиггүй байна тийм ээ. Хувийн болгоул одоо энэ үнэхээр үр дүнгээ өгнө гэд анх одоо яг тийм санаагаар таны түрүү хэлсэн тэр үндсэн хууль бүх хуулиуд өөрчлөлтүүдийг оруулж ирсэн гэж би бодож байдаг. Харин тий. Ер нь тэр үеийн нэлээд их олон чухал шийдлүүд бол үндсэндээ бол яг цаад гүн гүнзгий утга учирын бүрэн гүйцэд ойлгоогүй мөртлөө одоо үндсэндээ хуучин нийгмийн тогтолцооны болохгүй байсан талыг нь үзэн ядах ч гэдэг юм одоо тэрнийг голсон тэр сэтгэх үе дээр одоо шийдлүүд нь нэлээд их гарч ирсэн. Өөрөөр хэлбэл одоо зарим нь магадгүй сэтгэлийн хөдлөөрчсэн гарч иржсэн байж магадгүй гэж бодож байгаа. Жишээлбэл одоо нэг сайхан Marlboro гэдэг тамхи татаал, Coca-Cola гэдэг ундааг унаа уугаал одоо тэгээ юу гэдэг Mercedes-Benz гэдэг машин унаад ингээд давхид явж идэг тэр нийгэм нь бол өөрөө угаасаа их гоё чөлөөтэй сайхан санагдаад тэрнийг сонголтоо хийсэн болов уу гэж бодоод байна. Тэгэхээр ер нь бол үндсэндээ бол тэр үед бол энэ яг энэ хувийн бизнес, хувийн сектор, энэ хувийн сектор чинь бол хоорондоо нэгдүгээр шүтэлцээтэй байна. Хоёрдугаарт бол нийгэм эдийн засгийн бусад бүх одоо салбар хэсэг эдис мөчлөгтэйгээ бол маш их нарийн шүтэлцээнүүд үүсдэг юм байна л да. Нүдэнд харагдахгүй ч гэсэн одоо маш их нарийн шүтэлцээнүүд үүсдэг юм байна. Энийг биднээс маш их гүнзгий нарийн сайн судалж ойлгож авах хэрэгтэй юм шиг байна. Яг нь өнөөдөр бол их олон бизнесмэнүүд бол одоо ер нь бол одоо манай нийгмийн чинь хамгийн том хүнд хэсгийг бол одоо хувийн секторт үрч явж штэ тий. Тэгэхээр манай хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд одоо компанийн захирлууд бол ингээл ярьдаг л да. Тэгээд бол одоо тэдэн үнийг ажиллаар хангаж яваа. Тэдэн төгрөг татвар төлж байгаа гэдэг ингээд тий. Энэ бол одоо нүдэнд харагдаж байгаа яг чаргагүй том гавьяаны нэг хэсэг нь бол мөн. Тэгэхдээ тэр нь цаана нүдэнд харагдахгүй мөртлөө нийгмийн эдийн засгийн эдийн бусад хэсгүүдтэй шүтэлцээ үүсчихсэн. Тэр шүтэлцээгээр дамжиж нийгэм эдийн засаг бий болгож байгаа их олон үр өгөөжүүд байх юм. Жишээлбэл би одоо нэг яг хуу цаг маань бага учраас би нэг юм чадан яд нэг гараараа нэг юм схем зурдаад да. Болвол энэ схемийг би ингээд нэг харуулж байгаа тайлбарлал хүмүүсүүдэд арай жоохон илүү ойлгомжтой байх болов уу гэж боддیں۔ Тийм. Хувийн хвшил одоо яаж нийгмийн бусад юутайгаа холбогдож байна уу гэдгийг одоо ингэ харуулах гэдэг юм л да тийм. Тэгэхээр энийг бол бид заавал одоо нэг уурхаа дээр ч юм уу одоогийн их анхаарлын төвд байгаа оюу толгой эднэсээр жишээ авах болио л да тийм. Өнөөдөр зүгээр одоо нэг хоолны газар ажиллаж байгаа хүн бол одоо энэ нийгэм эдийн засагт ямар өгөөж өгч гэнэ гэдгийг ерөнхийдөө таймлан үзүүлэх гэдэг энэ зургийг харж байна л да. За энэ хоолны газар гэхээр зэрэг за энэ маань бол одоо яах чарга байхгүй одоо банкны үйлчилгээг заавал авах, банк санхүүгийн банкны үйлчилгээг авах, эрчим хүч хэрэглэн тийм ээ. Одоо ажилтны хүмүүсүүдээ одоо сургам гэхээр энэ боловсролын салбар руу бол шууд ингээд холбогдчихж байгаа. Эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээгээр мөн холбогдоод ингээд явчихна. Хүнсээ бас ингээд авах болно тийм ээ. Тэгэхээр энэ тээврийн хэрэглээ бас заавал болно. Ажиллах хүч буюу хүмүүсүүдийг ажиллаар хангах хэрэгтэй болно. За ингээд нөгөө татвараад үлдэг юм болно гэдэг ингээд ингээд зэрэг энэ бол одоо би одоо энэгээр хязгаарлагдж байгаа юм биш үү? Мөн энэний цаана бол одоо миний энд ороогүй, тооцогдоогүй өчнөн олон одоо холбоосууд ингээд байж байгаа тийм ээ. Тэгээд энэ нь болохоор зэрэг яаж юм гэхээр зэрэг энэ эдийн засгийн бусад салбаруудад маш их том нэмэлт хэрэгцээнүүдийг бий болгож дэмжиж өгж байгаагаараа бол одоо энэ хүний зөвхөн энэ одоо нөгөө түрүү нүдэнд харагддаг гэдэг байгаа чинь энэ татвар энэ ажиллах хүч хоёрыг хэлээд байна шүү дээ. Эднүсийг бол одоо ерөөсөө энэ хүмүүсүүд бол их сайн анзаарахгүй ингээд яваад байгаа шиг байна. Тэгтэл бол энэний бас нэг гоё юм юу вэ гэхээр за эндээс одоо жишээлбэл банкны салбарыг нь авъя л да тий. Банкны үйлчилгээ нэмэгдээд өргөжөөд ирэхээр зэрэг энэ бол өөрөө дахиад ажиллах хүч хэрэгтэй. Дахиад одоо боловсролын салбар хүмүүсүүдэд сургаж ажилтнуудаа бэлдэх хэрэгтэй. Дахиад одоо эмнэлэг юу одоо нэг барилга ингээд дэмжиж явж байгаа жишээтэй тийм ээ. Тэгэд энэ ингээд цаашаа явах юм бол мөн одоо ингээд цаашаа ингээд салбарлаад ингээд салбарлаад явж байгаа. Цөмөр хоорондоо үйлдвэрлэх юм бол энэ ингээд өөрөө бас цаашаа ингээд явчих хэрэгтэй юм байна л да тийм. Ус сууг. Тэгэхээр энэ шүтэлцээ холбоонуудаар дамжиж нийгэм эдийн засгийг дэмжиж явж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол манайд бас нэг энийгээ сайн ойлгохгүй байгаагаагаа холбоотойгоор бол одоо ингээд энэ хувийн ашигын төлөө бизнест бол ингээд төрийн өмчийн компаниудыг ингээд оруулаад ингээд болмоор юм шиг ингэж
ярьж байгаа тийм хуучны одоо юу руугаа алтарч орох гэдэг энэ яриа хөрөө бол их гарч байна л да. Энийг ингээд төрийн өмчийн компани гэдэг ингээд харах юм бол эрчим хүчний үйлдвэр гэдэг ингээд харахад энд бол нэг саяын энэ хэлсэн шиг ийм нарны туяа шиг цатарцсан тийм шүтэлцээнүүд бол үүсэхгүй тийм ээ. Энэ хуучин яг социализм үед байсан шиг ингээд хоёр нэг ингэж үүссэн ийм одоо шүтэлцээнүүд ингэж гарч ирээд байгаа байхгүй тийм. Тэр юуны төрөнд бол миний бодлоор бол одоо энэ шүтэлцээг манай эрдэмтэд ингээд төр засгийн байгууллагууд эднээс бол маш сайн онлын хувьд маш сайн судалж тэг яаж энэ үр өгөөжийг дээд хэмжээнд байдал гэж болох уу гэдэг арга замыг эрэлхийлэх нь өнөөдрийн одоо их чухал зүйл болов уу гэж бодлоо. За баярлалаа. Тэгээ би энд нэг ийм зүйл асуумаар байна л да. Та бүхэн ингээд энэ жижигхэн цаасан дээр багтж байгаа ч гэсэн энэ судалгаа хийхэд маш их хугацаа тийм ээ хөрөнгө мөнгө одоо бас судалгаа хийх хүмүүс хэрэгтэй шүү дээ. Тэгээд ингээд нүүр их ажил хийж байгаа баха. Тэгээд энийг та сая яг хэллээ тийм ээ төр засгийн газрыханд одоо хэрхэн уламжилж байна вэ? Тэгээ энэ ер нь бол бас ингээд манай нийгэм маань өөрөө төлөвшөх шатанда явж байна л да тийм ээ. Энэ явц нь бол заримдаа бол одоо хүний биеэр бол энд нөвдөж байна. Заримдаа бол амжилтаа сайхан урагшаа явж байна. Тэгэхээр одоо дардан шулуун явна гэж угаасаа байхгүй л да тийм. Тэгэхээр энийг бол одоо энэ юуг бол нэлээд их сайн бид судлах ёстой юм болов гэж ингэж боддог. Энэ судалсны үндсэн дээр эн чинь бол одоо энэ хувийн сектор энэ нийгмийн ер нь их олон болохгүй байгаа олон асуудлуудыг шийдэхэд бол энэ шийдэл нь эндээс гарч ирэх болов гэж ингэж боддог байгаа юм тийм. Тэгээд энэнийг шийдлийг нь биднээс энийг ойлгосны үндсэн дээр тэр бодлогууд нь бол хуулиараа дэмжиж хуулиндаа тусгагдаж тусгалаа олж ингэж явах хэрэгтэй юм болов гэж ингэж надад бодогдоод байна. Тэгэхээр энийг сайн ойлгоогүйгээс болвол одоо жишээлбэл ерөөсөө зөвхөн одоо ингээд нэг энэ хоолны газрын тухай ингээд ярих зэрэг ерөөсөө ганцхан татвар төлөгч гэдгээр л одоо ингээд төрийн зүгээс бол ингээд хараад шүү дээ. Татварыг нь одоо яаж татвараа олж авах уу? Энэ бол зөвхөн татвар төлөгч гэдгээс. Тэрнээс биш энэ эдийн засгийн бусад салбаруудыг дэмжиж гэдэг өнцгөөс нь бол одоо харц энэ юу бол хандлага бол дутагдж байгаа гэж би хэлье. За тэгээд та бүхэн ер нь ямар байгууллагатай хамтарч ажиллаж байна вэ? Тэгээд судалгаагаа яаж хийж гэнэ вэ? Тэгээд бас ийм ажил хийхэд мэдээч хэрэг өөрийнхөө хувийн өмч хөрөнгийг зарцуулахад бас хэцүү л байна л та тийм ээ. Энэ тэгээд сан хязээ байгуулагдав. Тийм манай судлаач сам залуу судлаач сам бол 1992 онд юуны компьютерийн юуны КТЭМС гэж нэг шүтээсийн харьяаны сургууль байдаг шүү дээ. Тэр сургууль дээр одоо тэдний сургуультай хамтраад бид анхаа байгуулсан байгаа. Тэр юу маань залуу судлаач сангийн маань гол зорилго нь бол оюутнуудын дунд одоо судалгааны арга барил эзэмшүүлэх, тодорхой чиглэлээр судалгаа хийлгэх. Тэгээд магадгүй тэр үед бол өшөө дээр нь одоо тэр хийсэн судалгааныхаа үр дүн бусдад ойлгуулах, таниулах тийм урлаг, арга барилыг эзэмшүүлэх ийм чиглэлтэйгээр зорилготойгоор анх байгуулагдсан байгаа. Тэгээд тэрнээс хойш бол одоо бид жил болгоно тасралтгүй энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жил 3 дугаар сард бол манай тэр залуу судлаач сангийн нэрэмжтэй эдмийн шумо цомын төлөөх ээлжид одоо оюутнуудын маань хордуулах юм байгаа. Тэгэхээр биднээс бол энэ чиглэлээр хамтарч ажиллая, судалгаа хий гэсэн одоо аж ахуй нэгж эрдэмтэн өшөө эрдэмтэд өшөө магадгүй төр засгийн байгууллагууд ийм хүсэл гаргах юм бол энэ чиглэлээр хамтарч судалгаа шинжилгээ хийхэд бол одоо их тааламжтай байх болно. Тэгээ та бүхнийг одоо янз бүрийн зөвлөмжүүд гаргадаг байх гэж бодож байна л да. Тэгээд зөвлөмжөө гаргаад одоо тэр хамтарсан судалгааныхаа үр дүнг одоо энэ яг харгалзах яам дуудаад тийм ээ ингэж хүргэж өгч тэгж ажиллавал нэлээд үр дүнтэй болох байх гэж бодлоо. Тийм тэгэлгүй яг хөө тэгээд энэ дээр бол одоо мөн одоо танах шиг ийм хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг орол бол бас их байх хэвээр. Энэ бол ганцхан одоо засгийн газарт ойлгуулах эсвэл одоо ямар нэг ганцхан яамд эсвэл нэг сайдад ойлгуулах энэ ажил биш л дээ тийм. Энийг бол одоо нийгмээрээ биднес нийгмийн бүрдүүлж байгаа эд эс болгон энийг ойлгож биднес нэг тодорхой зорилготой ойлгомжтой ийм бодлоготой болох болов гэж ингэж бодчих. Тэгээ та ингээ хоолны газрын жишээ авлаа тийм ээ. Тэгээ энэ хүмүүс маань одоо мэдлэг туршлага бараг байхгүй тийм ээ. Тэгээ явцынхаа дунд ингээл одоо энэ эрчим хүчийн хэрэгэлт юм байна, усаа хэрэгэлт юм байна. Ингээд энэ бүх зүйлийг одоо нэг бор зүрхээрээ гэж ярьдаг штэ. Тим маягаар ингээд ойлгож ирсэн байх л да тий. Тэгэхээр одоо 14 социалист орн байсан. Тэгээд таныг бас
бусад орнуудын тухай судалсан байх. Тэр улс орны хүмүүс энэ бүх юугаа одоо яаж давж туулж ажиллаж ирсэн юм бол тэр талаар бас сонирхолтой жишээ хэлэх байх гэж бодож байна. Тэгээ би яг жишээл нэг надад одоо нэг 90-ад оны ихэнх үед Америкийн нэгдсэн улс сургууль суралцах тийм сайхан боломжийг бол одоо миний эх орн надад олгосон юм аа. Тэгээ би бол одоо Монголд Америкт суралцсан анхны Монгол оюутнуудын нэг юм байгаа шүү дээ. Тэрүүгээрээ би бас их бахархдгийн. Тэгэд миний сурч байсан газар бол Америкийн нэгдсэн улсын Колорадо мужид байдаг одоо Колорадогийн уул уурхаан дэд сургууль гэж байгаа. Тэгээд тэр үед бол надад нэг юм их ажиглагдсан нэг анзаарчихсан юм юу гэхээр зэрэг одоо Америкийн нэгдсэн улсын хамгийн том авиа компани буюу United Airlines гэдэг компани л дээ. Тэр компани бол одоо яг өөрсдийнхөө онгоцны засварын газрыг байгуулна засварын баазыг байгуулна гэдэг. Тэр байшил нь бол одоо төв Америкийнхаа төв хэсэгт байх ёстой юм байна гэдэг 3-4 мужийн нэрийг зохицохгүй юу. Тэр үед бол за тэр төслийг нь авахын төлөө бол одоо тэр мужийн засгийн газрууд бол хоорондоо өрсөлдөж байгаа жишээтэй. Нэг улс дотор 3 муж бол тэр их том юг авъя гэж ингэж өрсөлдөж шít. Тэрний цаана юу харагдаад байна вэ гэхээр зэрэг л одоо яг тэр том засварын газар чинь энд ингээд байгуулагдчих юм бол тэр мужийн чинь энэ бусад эдийн засгийн салбарууд нь ингээд сух дэмжигдээд ингээд нэмэлт үйлчлэгээ бий болоод ингээд эдийн засаг нь маш өндөр өсөөд тэгээ хүмүүсийн амжиргааг сайжрах гэдэг шүү дээ тий. Тэгээ тэр дундаас бол одоо тэр битгий хэл одоо хамгийн гол өрсөлдөгч байсан тэр үед бол